Мөрийн хөтөлбөрт бас дэвшүүлж ирсэн зүрх судасны төвийн эмнэлгийн ажил хэрэг болох гэж байгаад бол баяртай байна. За зээлийн хүүгийн хувьд бол сопер дээр нэмэх 1.6 гэдэг олон улсын жишг. Уул нь бол хүү ийм л байх хэвээр юм л да. Бид нар чи сопер дээр нэмэх нь 5% мөвтэй зээлийг оюутлогоор аваад 10 хэдэн жил болоо явчихсан ийм алдаанууд байгаа. Байшин барилга байх бол мэдээж гадаад хэлцээр очиж нарийн шалгууртай байдаг. Бид нар бас олон алдаа байгаас байгаа юм байлээ. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлүүдийн хүрээ зам барил гэдэг. За манай хүмүүсийн бүтэхгүй хүмүүсийн гараар ороод үндсэндээ тэр ажиллаж явдггүй. За гадаад дотоод хүмүүсийн хувьд ч гэсэн эвгүй байдалд ордог. Энэ тал дээр тэр гүйцэтгэж барих энэ зүйл дээр маш хариуцлагатай байх ёстой. Олон улсын нэр хүнд магадгүй энийг амжилттай ивэл цаашдаа олон ийм боломж гарч ирэх болов уу гэж бодож байна. Хүнийхээ нөөцийн асуудал дээр их анхаараарай. Маш том сайхан байшингууд барьдаг. Нөгөө мундаг сайхан эмчүүд маань хэдэн зуун мянган доллар гадаад дотоод бэлтгэгдсэн хүмүүсээ гадагшаа алдаа тавиад туучваа. 5 жилийн дараа энэ хүмүүс чи ажиллах гэдэг. Тийм учраас энэ байшин барихтаа зэрэгцээд хүнийх нь асуудлыг бэлдэх юм дээр би хамт явж гэнэ гэж ойлгож байгаа. Тийм үү сайтай. Тийм учраас манай мэрэгжлийн олон мэс заслын эмчнэртэй л уулзсан хөрхий тэгээд ихч мэс засал хийсэн ялгаа байхгүй, багч хийсэн ялгаа байхгүй, цалин өсний хувьд бас нэг тиймэрхүүл байна гэдэг гомдол их тэгээд явж байгаа. Манай 3 дугаар эмнэлгийн ер нь манай нарийн мэрэгжлийн эмчнэр бол дэлхийн зах зээлд гараа явчихад бэлэн тосоод авахд бэлэн хэдэн 10 мянган доллараар цалинжуулаад аваа явчих бэлэн байгаа юм байл. Совилогч нараа бол бид нар чи ерөнхийдөө баг 50% дуусгаж гинүү яах гэж. Тийм учраас энэ нарийн нэг хүний гараа явангуут нь цаана хэдэн зуун мянган доллараар бэлдсэн тэр сургалт, дадлага, туршлага гэдэг юмыг хаяа явчихж байгаа дээр нь ерөөсөө үнэлэлт өгдөггүй яваад ирсэн. Тийм учраас энэ тал дээр бол эрүүл мэндийн салбар дээр тодорхой үнэлгээ, хүний нөөцийн хүн капиталын урсгалын гарах алдагдлын зардлыг эдийн засгийн тооцоогоор нь бол тооцох хэрэгтэй юм байлээ. Нэг 2-3 сая төгрөгтэй нарийн мэрэгжлийнхээ эмчийг за нэгдүгээрт бол хувийн эмнэлэг рүү алдаж байна. За хоёрдугаарт бол гадагшаа алдаж байна. Эсвэл өөр салбар руу алдаж байна. За энэ тал дээр нь бол анхаараа гэдгийг хэлмээр байна. За онцлоод нэг зүйлийг бас хэлэхэд за төвийн эмнэлэг барихад бусад аймгийнхаа эмнэлгүүд рүү хүний нөөцөө бэлддэг, дадлага, туршлага болгодог энэ өөрөө их үржигдэх төв болох ёстой. Магадгүй 1000 км-ийн цаанаас зүрхний шигдээс олцсон хүнийг авчирч иж эмчилнэ гэдэг бол бараг боломжгүй. Манай Эрдэнэт дээр аймагуудаас аваад үзэхдээ Эрдэнэт дээр засаг дарга нь бас нэг хөрөнгө гаргаад бүлэн хайлуулах эмчилгээгээд жилдээ 400 гаруй сая төгрөг гаргаад тэгээд үндсэндээ тэр хүнийг бол харуулсан хүмүүсийг аврах юм ажлыг хийж байгаа. Яг энэ шиг аймагуд нийслэлж гисэн мөн ялгаа авахгүй тодорхой хэмжээний төсвөөсөө энэ эрүүл мэндийнхаа энэ эрсдэлтэй маш цаг хугацаатай уралдаж байдаг. Ийм зүйлээ бол дэмжиж аваа явах дээр давхар бид нар даатгалынхаа бодлогыг, хүнийхээ нөөцийн бодлогыг авч явах хэрэгтэй юм байна. 2029 он гэхэд энд мэрэгжлийн эмчнэрийн бэлэн, тоног төхөөрөмжөнд бэлэн. За ийм зүйлүүдийг бол хийх ёстой болов уу гэж бодож байна. За Монгол Японы эмнэлэг дээр нэг зүйлийг хэлэхэд яг бид нар Монгол Японы юугаар эмнэлэг бариулсан. Тэгсэн чинь энэ жил жил болгон өгж явах ёстой зардлын 4 дахин бууруулсан гэх юм. Жахлан сайдаа. Бид нар чи гадаадаар эмнэлэг бариулчаа сүүлд нь өөрийнхөө хүлээсэн үргийг дараа нь бариулаад хүлээгээд авсан юм чи ямар ч хамаагүй байхгүй гэж хандаж болохгүй байна. Над руу бас Монгол Японы эмнэлэг хандаад байгаа. Та бас анхаараарай. Боловсролын яамны хариу байгаа учраас боловсролын хэлцүүдээр гарч ийн лээ. Тэгэхээр энийг цаашдаа гадны хөрөнгө оруулагч байгууллагууд маань юу гэж ойлгох вэ те. Тэгээ цаашдаа ч гэсэн бид нар бол томоохон үүрэг хүлээх бах.